зам байгуулж байгаа. Монгол бизнесээ дэмжих нэвтрүүлгийн 4 удаагийн постыг MSDI төрийн бас байгууллагын тэргүү анх хоёр ихчтэйгээ хийж эхлэе гэж бодож байна. Ингээд та өөрийгөө танилцуулахгүй юу? За баярлалаа. Тэгээд өнөөдөр бас энэ сайхан нэвтрүүлэгт орох боломжийг олгож байгаа. Тэгээд би яг анх 3-4 жилийн өмнө энэ MSDI төрийн бас байгууллагынхаа суурийг дээнүүр тавьж исэн. Анх төслөө бичиж төрийн бас байгууллагынхаа чиглэлийг гаргаад тэгээ Монгол яваад өнөөдөр одоо 4 дахь жил рүү орох гэж байна. Тэгэхээр бас дээнүүрт байгаа монголчуудынхаа нэгэн адил энэ бизнес тийм ээ тэр тусмаа яг төрийн бус ашигын бус байгууллагын үйл ажиллагаанд бас өнөөдөр танай нэвтрүүлэгт бол танилцуулах гэж байгаа дах баяртай. Тэгвэл та нэг энэ удаад Америкт ажиллах хугацаанд нэгэн шинэ төслийг гадаадад байгаа монголчуудад зориулж эхлүүлж байгаа гэж сонссон. За тэгээд энэ төслийгөө Америк тэр дундаа Дэнер хотоос эхэлж байгаа гэж сонссон. Тэгээд та одоо энэ шинэ төслийнхаа тухай арай дэлгэрэнгүй манай үзэгчдэд танилцуулах юм. За манай төрийн бус байгууллага маань TIS гэж төслийг маш өнгөрсөн 3 жилд хэрэгжүүлж байна. Тэгээд энэ TIS төсөл маань хөгжлийн боловсролын төсөл. Би ялангуяа гадаадад ажиллаж амьдарч байгаа залуучуудаа их орондоо эргэж ирж байгаа залуучуудад зориулсан төсөл байгаа. Тэгээд миний хамгийн амжилттай өнгөрсөн жилүүдэд хийсэн төслөөс бас би дуртай. Тэрний үргэлжлэл нь өнөөдөр одоо миний ярих гэж байгаа төсөл гэж бас хэлж болно. Тэгэхээр энэ боловсролын төсөлд маань гадаадад ажиллаад амьдраад их орондоо ирж байгаа залуучуудаас ажлын байр олоход нь холбож өгөх, тийм ээ. Монголын одоо топ компаниудад ажилд ороход нь бас тэр хүмүүсийг танилцуулах, ажлын байранд зурчлах. За мөн нөгөөх нь одоо 3 дугаар курс, тийм ээ. 4 дугаар курсад сурж байгаа, гадаадд сурж байгаа залуучуудыг Монголын топ компаниудад бас ажилдаа дадлах хийхэд нь их тэр их орондоо дадлаж их гэсэн төслийг өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлдэг. Тэгээд үүнд нийтдээ дэлхийн өнцөг улаан бүрээс 32 шилдэг залуучууд материалаа явуулж Монголын топ 10 компанид өнгөрсөн 100 дадлага хийсэн байгаа. Тэгэхээр энэ маань юу гэхээр үнэхээр Монголд дадлага хийх тэр боломж, тэр суурийг бид нар энэ тест төслөөрөө тавьсан. Тэгэхээр бид нар бас ирэх 100 энэ төслийг гадаадад ажиллаж сурч байгаа залуучуудаа бас тавина. Тэгэхээр энэ бас төсөл маань ирэх жил үргэлжлэнэ. За одоо энэ 2017 онд бид нар шинэ төсөл эхлүүлэх гээд тэгээд тэрнийхээ бас суурийг энэ дээнүүртэйгээ монголчуудаа бас танилцуулъя гэж бодож байгаа. Энэ маань гадаадад ажиллаж амьдарч байгаа залуучуудын Монголд байгаа ээж аав нарт нь зориулсан үн цэнтэй ахмадууд гэсэн юм төсөл байгаа. Тэгээ энэ төсөл маань бас Монголд хамгийн анхны санаачлаг болно гэж бид нар бодож байгаа. Тэгээ яагаад гэвэл бид нар маш гадаадад 10 жил түүнээс дээш хугацаанд ажиллаж амьдраад бас тодорхой хэмжээгээр эх орондоо ээж аав нь тийм ээ эмээ өвөө нь үлдсэн. Тэгээ заримдаа бас бизнес асуудлаас одоо тэр хүмүүстэй уулзаж чадахгүй бас байгаа бол тэр хүмүүсийг бид нэр энэ төсөлд хамруулж тийм ээ одоо эргээд нийгэмд үн цэнтэй ээж аав нар шүү таны ээж аав чи үн цэнтэй шүү гэдэг энэ төслийн эхний гарааг эхлэх гэдэг ингээд бас бэлтгэлтэй ороод явж байна. Тэгээд тэрнийхээ хүрээнд бас би дээнэрийнхаа монголчуудтай уулзаад эхний ярилцлагуудаа хийгээд төслийнхаа танилцуулгуудыг яв. Ингээд бас өнөөдөр танай нэвтрүүлэгт орж байгаа нэг сайхан байна. За баярлалаа. Тэгвэл энэ төсөлд яг хідээс хідэн насны хүмүүс хамрагдах юм болоо. За тэгээ төсөлд хамрагдсны одоо давуу тал гэж байдаг тийм. Тэр давуу талууд нь юу вэ? За манай төсөлд маань 2017 оны 3 сараас эхэлнэ. Тэрнээс өмнө бэлтгэл ажил маань явж байгаа. Өөрөөр хэлбэл төсөлд хідэн насны хүмүүсийг хамруулах төсөл маань хаана явах вэ гэдэг. Тэгээ өөрөө чи асуулт бас их чухал юм л да. Тэгээ манай төсөлд бол нэг 60-аас 80 насныхаа орондох Монголд Монголд амьдарч байгаа таны ээж чинь аав чинь тийм ээ магадгүй таны одоо үн цэнтэй тийм ээ тэр азаа буурал чинь хамрагдах. Өөрөлд төсөлд хамрагдах нас маань 60-аас 80 насны хүмүүс байна. За төсөл маань төсөлд хамрагдах газар маань Улаанбаатар хот Эрдэнэт дарханд амьдарч байгаа тэр хүмүүс манай энэ төсөлд хамрагдана. За төсөлд хамрагдсанараа бид нар энэ настангуудаа нийгэм үн цэнтэй байх тийм ээ. Өмнө нь маш их мундаг ажил хийж байсан
улс их орондоо ажиллаж амьдарч байсан тэр хүмүүсийн туршлагыг бид нэ залуучуудад өглүүлэх, залуучуудад тэдний дуу хоолойг сонсгох, залуучуудтай холбож өгөх, клуб ажиллуулах. Дээрэс нь энэ хүмүүсийг бид нар бас нэг нэтворкийг хийх. Тэр хүмүүсийг нийгмийн илүү татаж оруулах гэсэн. Тэр хүмүүс маань үнэхээр зөвхөн өнөөдөр гэртээ биш, нийгэмдээ эргээд үр дүнтэй, үр ашигтай энэ төсөлд гар бие оролцох нэгэн хэсэг нь болоод явна л гэж бодож байна. Энэ маань өөрөө их гэгээлэг төсөл л дээ. Тэгвэл би өөрөө Америкт бас 10 жил ажиллаж амьдраад их орондоо очлоо. Миний ээж, аав, тийм ээ, таны ээж, аав үн цэнтэй хэвээр байгаа. Тэгэхээр бид нар тэр хүмүүсийн үнэхээр тэр оюуны потенциалыг, ажил мэргэжлийн туршлагын залуучуудад бид нар төслөөрөө дамжуулж эргэх холбоо үүсгэж байна л гэж бодож байна. Тэгэхээр их сайхан төсөл эхлэж байгаа юм шүү дээ, тийм ээ. Тэгвэл жишээ нь би өөрийнхөө эмээ, өвөө ч юм уу тийм үү. Ер нь ингээд Америкт за тэгээд энэ нарт хүмүүс өөрсдийнхөө аав ээж эмээ өвөө нарыг хамруулъя гэвэл яаж хамрагдах вэ? За манай төслийн багийнханд материалаа явуулна. Тэгээд энэ маань бас төсөл маань тодорхой хэмжээнд тоо хязгаартай. Тэгэхээр бид нар бас энэ дээр Америк гэхэд албан тоогоор 15,000 хүн ажиллаж амьдардаг. Албан бусаар 20,000 хүн ажиллаж амьдардаг. Тэгэхээр бид нар тэр бүгдийг хамруулж чадахгүй. За дээрэс нь энэ төсөлд хамрагдах гэж байгаа зөвхөн Америкт биш, Солонгосоос, Европын холбооны гишүүн орнуудаас за Канадаас, Австралиас гэх тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүс маань хамрагдъя гэсэн. Ээжийг, аавыг оруулъя гэсэн. Тэгэхээр бид нар энэний бэлтгэл ажил маань маш их байгаа. Тэгэхээр манай төслийн багийнхантай холбогдож болно, мөн над руу мэйл мессеж бичиж болно. Тэгээд бид нар хамрагдах хүмүүсийн анкетыг ямар анкетыг явуулах уу тий тэр бүгдийг эргээд бид нарт хамралтаа холбогдож болно. Тэгэхээр төсөлд хамрагдахын тулд анкетыг өгөхөөс гадна ямар нэгэн төлбөр хураамж байгаа юу? Төсөлд хамрагдаад ямар нэгэн төлбөр хураамж байхгүй. Гэхдээ бид нар спонсор гэж байгаа. Өөрөөр хэлбэл манай энэ төслийг санхүүжүүлэхэд хандив өргөх тийм ээ. Одоо манай гадаадд сурч байгаа одоо ээжигээ аавыгаа төсөлд хамруулъя гэсэн энэ хүмүүс манай төслийг бас спонсорлж болно. Тэгээ энэ маань жилийн $120 байгаа. Тийм өөрөөр хэлбэл сарын $10-оор манай төслийг спонсорлно гэсэн үг. Тэгэхээр энэ маань бид нар илүү энэ төсөлд хамрагдах тэр боломжийг энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх тэр одоо гарааны санхүүжилттэй гэж болно. Тэрнээс бол манай төсөлд ээжигээ аавыгаа хамруулахад ямар нэгэн хураамж ч гэдэг юм уу гишүүнчлийн татвар бол байхгүй. Яг л бид нар өөрснөө ашигын бус байгууллага. За маш их баярлалаа анхаа ихчтэй. Ингээд өнөөдрийн бидний постыг хүлээж авч үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Ингээд төгсгөлийн үгийг анхаа ихчтэй бэлтээе. За ингээд бас надыг Америкт ажлын шумаар ирээд бас энэ төслийг танилцуулаад явж байхад манай Колорадо мужийн монголчуудын холбоо түүнийг удирдах байгаа энэ Баажа энэ гэрлээ хоёр маань ирж энэ ярилцлагыг авах боломжийг олгосон их баярлалаа. Яагаад гэвэл энүүгээр бас би маш олон монголчуудад тэр тусмаа манай миний хүрч чадаагүй ирсэн ажлын хугацаанд ирсэн энэ богинохон хугацаанд уулзах чадаагүй маш олон монголчуудтайгаа би бас энэ дэлгэцээр дамжиж энэ сошиал ертөнцөөр дамжиж холбогдож байгаадаа их баяртай байна. Яг бол та бүгдэд бас би ийм гоё төслийн боломжийг бас танилцуулж байгаадаа дахин баярлалаа. Тэгээд надтай ирж холбогдоорой. Баярлалаа. За баярлалаа.